Библиэд ингэж байдаг. Тэгээд хүний хүүгийн тэмдэг тэнгэр дэлрэн харагдана. Газар дээрх бүх овг гашуудан уйлах ба тэд хүний хүү тэнгэрийн үүлэн дээр хөж чадал агуу алдартайгаар ирэхийг харах болно. Амен. Хүний хүү эрх мэдэлтэй агуу алдар суутай тэрээр үйл хөлөглөн ирнэ гэж эзэн тодорхой хэлсэн. Тийм шүү. Гэхдээ тийм үзэгдэл хараахан болоогүй. Хэн ч энийг хараагүй. Тийм ээ. Эзэн эргэн ирсэн гэж яаж хэлж чадаж байна? Яг үнэ. Эзэн Есүс хэлэхдээ гамшигын тэр өдрүүдийн дараа нэн даруй нар харан хуйлж сар гэрэлтэхгүй. Одод тэнгэрээс унаж тэнгэрийн хүчнүүд сэгсрэгдэнэ. Тэгээд хүний хүүгийн тэмдэг тэнгэрт элрэн харагдана. Газар дээрх бүх овг гашуудан уйлах ба тэд хүний хүү тэнгэрийн үүлэн дээр хүч чадал агуу алдартайгаар ирэхийг харах болно. Их гамшиг дуусах үед эзэн үйл хөлөглөн ирнэ гэдгийг эзний энэ зөгнөл тодорхой хэлж байна. Их гамшиг хэлсэн. Яагаад анзаарсангүй вэ? Эзэн үйл хөлөглөн ил тод ирээ таныг авахыг л та хүлээвэл итгэл найдвар чинь дэмий өргөднө. Та гамшигт унаж шийтгүүлэх боломжтой. Шийтгүүлэхээ? Бүгд энэ тухай бодоод үз. Эзний эргэн эрэлт гэдэг нь зүгээр л их гамшигын дараа эзэн ил тод бууж ирэхийг хэлдэг үү? Эзэн үйл хөлөглөн эргэн ирэх ёстой. Тийм ээ. Үнэхээр өөр арга зам байгаа юм уу? Нэрээ байгаа юм уу? Эзэн Есүс үйл хөлөглөн ил тод ирнэ гэдгээ зөгнөө зогсохгүй. Бас хүний хүү болж нууцаар бууж эргэн ирнэ гэдгээ олон удаа зогносон. Нууцаар бууж ирэхээ. Нууцаар бууж ирнэ гэж юу? Тэгээд энэ юу юм? Эзний үгийг анхааралтай уншвал юу яриад байгааг нь мэднэ. Жишээлбэл эзэн Есүсийн хэлснээр шөндөлөөр хашгирах дуу гарч хараач сүйт залуу ирлээ. Түүнийг өгтөн авцгаа гэлээ. Энэ үг юуг хэлж байна вэ? Энийг яаж биелэх ёстой вэ? Үнэхээр хэрэггүй. Бас харагтун би хулгайч мэт ирнэ. Хэрв чи сэрэхгүй бол би хулгайч мэт очих ба ямар цагт би чам дээр очихыг чи мэдэхгүй. Харагтун би үүдэн зогсоод тогшиж байна. Хэрвээ хэн нэгэн миний дуу хоолойг сонсоод хаалгаа нэвэл би түүн дотор орж түүнтэй хамт тэр надтай хамт хооллох болно. Учир нь Тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хүртэл цахилдаг аянга шиг хүний хүүч бас өөрийн өдөртөө тийхүү байх болно. Гэхдээ тэр эхлээд олон зовлон туулах ёстой бөгөөд энэ үеийнхэнд гологдно гэж байдаг. Амен. Энэ зөгнлүүд бол эзний өөрийн үг. Тэгвэл энэ зөгнлүүд яаж биелэх ёстой вэ? Юу бол харин тийм? Эзний хэлсэн юм бүхэн биелнэ. Ганц өгүүлбэрч биелэлгүй үлдэхгүй. Тэнгэр газар өнгөрөн одож болох ч эзний үг өнгөрөн одохгүй. Бүгд энийг тодорхой мэдж байгаа. Яг үнэ. Тийм ээ. Эзний эргэн ирэлтийн тухай зөгнлүүд яагаад өөр зүйл хэлдэг юм? Эзэн яг яаж эргэн ирэх юм бэ? Эзэн үйл хөлөглөн эргэж ирнэ гэж итгэх нь л буруу юм байна. Тэгэхээр бид эзний эргэн ирэх арга замыг хязгаарлаж байна гэсэн үг үү? Тийм ээ. Үнэхээр нууцлаг юм аа. Тайлбарлахад хэцүү юм. Нэрээ тийм байна. Хүний хүүгийн тухай эзэн Есүсийн зөгнлүүд эзэн үйл хөлөглөн ил тод ирэхийг хэлээг юм шиг байна. Эзэн их гамшигын өмнө дэлхийг хамгийн харанхуй байх үед эргэн ирэх тухай хэлж байж таарна. Тийм ээ. Тийм байх. Тэр үнэ. Боломжтой. Өмнө нь Библийн зарим судлаач тайлбарлагчид эзний зөгнлүүд хоёр тусдаа замыг дурдсныг анзаарсан. Эхнийх нь нууцаар бууж ирэх. Нөгөө нь ил тод бууж ирэх. Эхлээд нууцаар бууж ирнэ. Эхлээд дараа нь тодороо. Нууцаар бууж ирнэ гэдэг нь гамшигын өмнө хүний хүү гарч ирж ажиллахыг хэлдэг. Бурхан хүний хүү болон бие махбодтой болж үннийг илэрхийлж Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажил хийнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл бидний гэрчлдэг төгс хүчит Бурхан аль хэдийн гарч ирээд ажиллаж эхэлсэн. Би Библийг өдөр бүр уншдаг. Яахаар энийг ойлгоогүй байдаг үлээ. Тэгвэл эзэн эхлээд гамшигын өмнө нууцаар бууж ирээд дараа нь үйл хөлөглөн ил тодор ирэх юм байна. Зөв. Ингэж хэлэхээр зөрчилдөхөө болж чаглаа шүү. Тийм ээ. Энэ Библиэд нийцж байна. Тийм ээ. Эртхэн ингэж нөхөрлсөн бол энийг бид эрт ойлгох байж тийм ээ. Тийм ээ. Ой. Таны ярьж байгаа ягаад зүүнний аянгийн номлол шиг сонсогдоод байгаа юм бэ? Эзний эргэн ирэлтийн тухай бүх гэрчлэл худал гэж пастор хэлсэн. Амен. Бурхан бие махбодтой болж эргэн ирсэн тухай бүх гэрчлэл худал. Амен. Та зүүнний аянгийг номлоод байгаа юм уу? Нэг л биш байгааг би мэдсэн юм аа. Та зүүнний аянгыг номлож байгаа бол явж үз. Зүүнний аянга хүнд итгэдэг.
Бид тэдний номлолыг сонсохгүй. Тийм ээ. Тийм шүү. Тийм ээ. Тэд хүнд итгэдэг. Бидний итгэдэг эзэн Есүс л бурхан. Амен. Бүгдээрээ тайвшир. Бид бол Христ доторх ах эгч нар саналаа тайвнаар солилцъя. Аль сууцгаа. Суугаад сонсцгоё. Суугаад сонсвол яасан юм бэ? Та нар номлолыг урсгалаар нь ялгадаг юм уу? Урсгал бүрт үннийг ойлгодог Бурхны зөвшөөрөлтэй хүмүүс бий. Зөвхөн танаа урсгалал Бурхны зөвшөөрөлтэй гэж та нар хэлж зүрхэлэх үү? Эзэн Есүс бидэнд урсгал болж хуваагдгээгүй. Нэг нэгний хайрл гэж хэлсэн. Тийм ээ. Та үнэхээр Библийг ойлгодог бол багахан ялгаан таньдаг байхад хангалттай. Хэдүүлээ хамтдаа судалж болно. Үнэнд нийцэлтэй зүйлийг хэлж буй хэнийгч бид сонсох ёстой. Тийм. Миний ярьж байгаа зүйл Библиэд нийцэхгүй гэж бодож байгаа бол нөхөрлөж мэтгэлцэж болно шүү дээ. Тийм ээ. Шүү ахын хэлсэн зүйл маш зөв. Бид номлолыг урсгалаар нь ялгаж болохгүй. Илчиллийн номонд Бурхан 7 чуулганд хандан ярьсан. Зөвхөн ганц урсгалд хандан яриаггүй. Тийм ээ. Урсгал бүрд Бурханы цаашаадаг хүмүүс байдаг. Шүү ах, ямар урсгал тариалагдгийг бид тоох ёсгүй. Нөхөрлөл нь гэрэлтэй, үнэнд нийцэлтэй л бол сонсоход юунд буруу байна. Бид сайн зүйл гэж үзэх ёстой, тийм биз дээ? Тийм ээ. Зөвөө, энэ бол сайн зүйл. Тийм шүү. Шүү ахын нөхөрлөл нэлээд сайн юм. Тийм ээ. Нөхөрлөлд нь гэрэлтэй. Талархай. Эзэнд талархай. Одоо үед шашны ертөнц эзэн нууцаар иргэн ирнэ гэдгийг биш. Үйл хөдлөн ирнэ гэдгийг л хүлээн зөвшөөрдөг. Ялангуяа хүний хүү болж ирэх тухай эзний зөвнөлийг хинч ойлгож чаддаггүй. Үнэн дээр эргэн эрэхтэй хүний хүү болж ирнэ гэдгээ эзэн Иесус дор хаяж 10 гаруй удаа зөгнсөн байдаг. 10 гаруй удаа. Гэж юу? Эзнийг угтан авах тухайд гол нь эцсийн өдрүүдэд хүний хүүг угтан авах явдал гэдгийг энэ бидэнд хэлж байна. Тэгэхээр эзэн гамшигын өмнө нууцаар бууж ирэх үедээ ямар ажил хийж эхлэх вэ? Нэрээ ямар ажил хийх юм бэ? Хой. Эзэн Иесус ингэж зөгнсөн. Та нарт хэлэх зүйл надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнний сүнс болох тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана. Учир нь тэр өөрийн санаагаар ярихгүй, харин сонссон зүйлээ тэр ярих болно. Мөн тэр ирэх зүйлсийг та нарт харуулна. Амен. Бас хэрвээ миний үгийг сонсоод баримталдаггүй хүн байвал би түүнийг шүүхгүй. Учир нь би дэлхийн ертөнцийг шүүхийн тулд биш, харин аврахын тулд ирсэн билээ. Намайг голдог, миний үгийг хүлээж авдаггүй хүнийг шүүгч байдаг. Миний хэлсэн үгс түүнийг эцсийн өдөр шүүх болно. Эцэг ямар ч хүнийг шүүдэггүй, харин бүх шүүлтийг хүүдээ даатгсан билээ. Тэр хүний хүү болохоор шүүлтийг гүйцэтгэх эрх мэдлийг ч түүнд өгсөн. Амен. Амен. Үнний сүнс ирж бүх үнэн рүү биднийг замчлана гэж эзэн Есүс хэлсэн. Энэ юуг хэлж байна вэ? Сайн мэдэхгүй. Эзэн эцсийн өдрүүдэд бие махбодтой болж эргэн ирээд үннийг илэрхийлж шүүлтийн ажил хийхийг энэ нь хэлж байгаа юм. Шүүлтийн ажил аа? Тэгвэл ийм утгатай байх нэ. Гамшигын өмнө бурхан бүлэг ялагчдыг бий болгоно. Дараа нь бурхан их гамшигыг эхлүүлнэ. Сатаны хаанчлууд устгагдж их гамшиг дууссаны дараа бурхан хүмүүст ил тод харагдана. Хүн эзнийг угтан авахын тулд бурхан үйл хөдлөн ил тодоор ирэхийг хүлээвэл ариусгагдах боломжоо алдана. Энэ нь илчлэл 1:7-г биелүүлдэг. Харагтун. Тэр үйлсийн хамт ирнэ. Нүдбэр түүнийг харна. Түүнийг жадалсан хүмүүс ч бас харна. Газар дэлхийн бүх овог түүнээс болж гашуудна. Тийм ээ. Амен. Амен. Энэ хүмүүс яагаад уйлж шүтээ хавирна гэж бодоод үзтээ. Хүмүүс эзний гарч ирэхийг хараад хөөрч баярлах ёстой биш үү? Хүмүүс эзнийг хараад хөөрөн баярлахгүй оронд нь уйлж шүдээ хавирч байвал тэд зовлон туулна гэдгийг энэ нотлно. Тэгэхээр энэ зөвнөл ингэж биелгэн. Бид их гамшигын дараа үйл хөдлөн ил тод эрэхтэн л эзнийг угтаа авбал хэд оройтсан байх болно. Тэгвэл харамсахад хожимдно. Тийм шүү. Төг сүчид бурхныг яллаж эсрэг үздэг хүмүүс бурхны шийтгэлийг амсах нь гарцаагүй. Бид тийм хүмүүс байж болохгүй. Тэгэхээр хүний хүүгийн эрэлтийг угтан авч Тэнгэрийн хаанчлалын зоогт оролцдог хүмүүст л хаанчлалд орох найдвар байгаа гэсэн үг. Тийм бололтой шүү. Тийм ээ. Таны зөв.
Бид өмнө нь үнэхээр маш мэдлэггүй байжээ. Бид яагаад төгсөгчд бурхны ажлыг судалсангүй. Тийм ээ. Бид маш удаж байж ойлголоо. Тийм шүү. Бид эртхэн сонсдог байж. Яха. Та үнэхээр зүүнний аянгийг судлах гэж байгаа мó? Пастор ахлагч нарын хэлснийг мартчихаа юу? Зүүнний аянг хүнд итгэдэг. Энэ эзний эргэн ирэлт биш. Амен. Сонсоод л байх юм бол бид үнэхээр төөрөлдөн. Тийм ээ. Бид сонсоод байж болохгүй. Энэ зүүнний аянгийн сайн мэдээ түгээгчийг эндээс гарга. Яв. Та нар яаж байна? Шүү хахад хэн хүр зүрхлэхийг харъя л та. Би ойлгохгүй байна. Тэр маш тодорхой нөхөрлсөн. Хэлсэн нь Библиэд бүрэн нийцэж байна. Яагаад энийг ойлгохгүй байгаа юм бэ? Тийм шүү. Нөхөрсөн зүйл нь Библиэд нийцэж байна. Тийм ээ. Тийм ээ. Бодоод үз. Бид яагаад эзэнд итгэдэг юм бэ? Эзнийг угтан авахын тулд бидтэй. Тийм ээ. Хэрвээ бид үргэлж пастор ахлагч нарын юуганд ороод үнэн замыг огт судлахгүй бол үр дагавар нь ямар байхыг мэдэж байна уу? Бид гамшигт унана өөрөөр хэлбэл бид өвхөө хүлээж байна. Үнэн шүү. Үнэн шүү. Та нар хүннийг хүсэн хүлээдэг хүмүүс мөн үү биш үү? Сууцгаа, суугаад сонсцгоо. Энэ хэдэн жил бид эзэн үйл хөлөглөн эрхийг хүсэн эрмэлзэж хүлээсэн ч огт ийм юм болоогүй. Тийм ээ. Сүнс маань үгээгүй ядуу өрөвдөлтэй болсон. Тийм ээ. Одоо бидэнд ийм сайхан номлол сонсох боломж олдсон ч та нар энийг нандинахгүй. Шүү ахыг хөөхийг хүсэж байна. Та нарт мэс чанар байна уу? Ингэж Та нар авирлаж Есүсний санаа зорилгын дагуу авирлахгүй байна. Шүү ах, аюулыг сөрөн байж Бурхны илрэлт ажлыг гэрчлэхээр ирсэн. Энэ хайраар хийгдэж байгаа зүйл биш үү? Тийм ээ. Шүү ах. Бидэнд сайн мэдээ түгээхээр ирсэн нь эзний зохицуулалт гэдгийг би зүрхлэн хэлье. Энэ бол эзний удирдамж. Амен. Шүү ах, бидэнд сайн мэдээ түгээхээр ирэхийн тулд үгээр хэлхийн аргагүй бэрхшээл тулсан. Тэр бол бидний ачтан. Тийм шүү. Та нар түүнийг зохих ёсоор зочлохын оронд бүр хөөж явуулахыг хүслээ. Энэ нь эзний санаа зорилготой нийцэх Тийм үү? ээ, бид ингэж авирлаж болохгүй. Яахын зөв. Бид энэ зочныг хайраар хүлээн авах ёстой. Тийм ээ. Уг нь хичнээн сайхан байлаач бид сонсохгүй. Би пастрын үгийг сонсно. Явцгаая. Амен. Бидгээд явлаа. Энийг бидгээ сонс явцгаая. Лөө ах. Алив, явцгаая. Маха. Ах. Ийм сайхан номлол байхад яхаараа ойлгохгүй байна. Тэр маш тодорхой нөхөрлсөн. Тэд яагаад ойлгохгүй байна вэ? Тийм ээ. Ах эгч нараа. Өнөөдрийн цуглаанаа ингээд дуусгая. Би Цаасах цаашаа юм ийм их сонсмоор байхад байна. ягаад үлдэж байхгүй гэж дахиж яах вэ? Дараа өөр өдөр болъё. Дараа болъё заа юу. Би ийм сайн номлол огт сонсож байсан. Өнөөдөр ирсэнд баярлж байна шүү.